Сайн байцгаана уу? Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиол соёлын гавьяа цэцгэлтэн бүхийн баастын намтар түүх уран бүтээлийн таамаас танилцуулахад бэлэн боллоо. Өдгөөгийн Баян Үйлгийн аймгийн Алтан цогц сумын Улаанбохч гэдэг газар Монгол Улсын хөдөлмөрийн Баатар ардын уран зохиол соёлын гавьяа цэцгэлтэн Нацаг доржийн нэрмжит зохиолч Бааст 1921 онд ядуу ард бүхийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бол эцгийн гар дээр хүмүүжсэн 1926-аас 1936 онд тухайн нутагт байгуулагдсан Тэнхэм хамтралын бага сургууль, Алтай хааны хошуу тамгын бага сургуульд суралцаж 1936-аас 1940 онд Ховд аймгийн яамны дэргэдэх дунд сургуульд суралцсан байна. 1936 оноос Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүнээр элсэж 1940 онд Улаанбаатар хотод анхны 10 жилийн сургуулийн 9-р ангид орж суралцаад 1942 онд Чоо Илсэнгийн нэрмжит 10 жилийн 1-р зураг сургуулийг төгсөж Монгол Улсын их сургуулийн анхны оюутан болсон байна. 1945-аас 1947 онд Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хороод хувьсгал залуучуудын эвлэл сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга эвлэлийн хорооны хэвлэлийн эрхлэгчийн ажил хийж байгаад 1946 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хороонд шилэн ажиллажээ. Зохиолч бүхийн Бааст бол яруу найрагч, хүүрнэл зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, судлаач, орчуулагчийн хувьар өөрийн гэсэн өнгө аястай бүтээлээрээ баримтыг уран сайхнаар боловсруулж, ууггүй хөдөлмөрхийн жишээг үзүүлж, хойч үеийн уран бүтээлчдийг үлгэр дуурайлал болж, залгамж үедээ туршлага өвлүүлж, 20-с 21-р зууны Монголын уран зохиолын түүхэн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулсан оюун бэлэгтэн байлаа. Тэрээр 1936 оноос уран зохиол сонирхож, Миний нутаг шүлгээ бичиж 1943 онд Цэрмаагийн баяр анхны өгүүлбэрээс эхлээд олон нарган өгүүлэг, найраглал, тууж, дурсамж, дурдтгал бичиж олон түмний хүртээл болгожээ. Тэрээр 2013 онд Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцсон. Мөн 2018 онд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар цул тэмдгээр шагнагдаж удалгүй 2019 онд тэнгэрт дэвшсэн байна. Монголын уран зохиолын өнөөдрийг Монголын уран зохиолын маргаашийг яаж харж байна? Бүх юм оронгоор эргэцэн шүү дээ. За. Долгион доон шиг, таймба инглик ормонуудыг одоо хэнч уушгүй. Ормоны үе өнгөрсөн. Одоо бол хүн төлхөйтөн баримтат уран зохиолын ийм л юм унших үед ирчээд байна. Ягаад гэвэл хүн төлгөөтөн чинь бол одоо энэ 2000 гаруй жилийн дотор их юм хийжээ. Сансарт гарчихж. Олон зуун гайхамшигтай хүмүүс гарт төржээ. Энэ гайхамшиг хүмүүсийн одоо эргэж унших хэрэгтэй бидтэй. Баримтат уран зохиолын үе ирсэн. Яруу найраг яах вэ? Яруу найраг баримт төвчих үү бас? Яруу найраг хайр шитгэл хоёрын тухай дэлхийн бүх ухаантангууд түмэн үеэрээ энэ хоёрын тухай ярьсан. Хэнэн чиг энэ хоёрын тухай төгс төгөл дээр хариулт өгөөгүй. Түмэн 700 жилийн бичсэн яруу найрагчдын юмыг давтах юм бол тэр яруу найраг биш. Тийм учраас одоо бол гүн ухаан хүн төлхөдтэй амьдрал яахыг, ер нь цаашаа яаж явахыг ингэсэнд яруу найраг явна болохоос одооны хэвшин дашсан энэ замаар явах юм яруу найраг байтгаа ямар ч зохиол явахгүй. Эндээс харахад үнэхээр одоо хүн төрөлхтний олон зуун алдарчдын нэг нь бол бүхийн Бааст зохиолч байна. Мөн юм. За иймээс энэ хүний намтар түүх, зохиол бүтээл зэрэг баримтат тулгуурлан түүнийг одоо судлах нь бол зүүн хэрэг болж байгаа. За зохиолчор өөрийн зохиол бүтээлээ бол дурсамж яриа голомжтой хүмүүсийн бодит амьдрал, алдаа оноо, амжилтыг уран бүтээлээр дамжуулан бусдад хүргэж чаддаг. За тэр нь уншигчдад ухаалал өгч амьдралд нь туршлага болж үлддэг байна. За зохиолчийн бага насны минь гэгээмөрүүд номонд орсон давхгүй гэсэн даваагаар өгүүлгээр энэ эрхэм бас энд өөрийн ямар одоо дурсамж яриаг одоо бичсэнийг бүгдээрээ шинжилээ. За энэ өгүүлгийн
эхлэл хэсэгт зохиолч багтаа өөрөө сумын эзэн занг зориг нутгийн ах шаалуунаар өөрт нь одоо бичиг үсэг заах гэсэн тохиолдлуудад өөрөө айгаад зүхтаж эрдэм заалгалгүй 2 удаа харанхуй бүдүүлэх хоцорсон тухайга турсан бичжээ. За тэгж яагаад намар нь бол нутагт нь тэнхэн байгуулагдсан. За энэ тэнхэмд бол одоо аав нь зохиолчийг бол одоо аваачиж оруулсан тухай дуртайд. За тэгээд зохиолч бол бас л айж исэн. За тэгээд тэнхмээс бол оргох тухай үргэлж бол одоо бодогдчихсэн боловч одоо оргож чадаагүй юм 2 боломжгүй явдал гарсан гэж байгаа. Нэгт нь аав нь гэр орноо аваад тэртээ холын цэнгэл хайрхан суурууд үгээд явсан. Хоёрт тэнхэмд одоо нутгийн баян Айтван түүний дүү Дамбнаш дургүйсэн ах амар жаргал нэрж сургалцсан зэрэг нь бол одоо энэ хүнийг одоо энэхүү сургууль соёлын мөр хөөх одоо ийм боломжоор бүрдсэн гэж бодлоо одоо энэ бүтээлтэй дурсан одоо ирсэн байна. За зохиолч Бүхийн Баастын одоо суралцсан Алтай Хурайхан аймгийн Чохом чуулганы баг сургуулийн тэнхэм 1926 онд 3 гэртээ нэг агштайгаар ингээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхэн зураг байна. За энэ сургууль нь Өзгөөгийн Баян Үлгэн аймгийн Үлгийн сумын лаборатори 2 дугаар сургууль байгаа. За энэ сургууль маань 2016 онд 90 жилийнхаа басган дээр зохиолчийн нэрмжит сургууль болох ийм иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тогтоол гарснаар одоо нэрмжит сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны 9 сард бол энэ сургуулийнхаа 90 жилийн баярт бол Бүхийн Бааст урагдаж зээ охиныхаа хамт хөтөлцөн ирж бол айн арга хэмжээнд өөрийн биеэр оролцсон байгаа. Тэнгэрийн тунгалаг зэрэглэнд болж юмор жирэгжил байвал би амьд явна. Тэр шувуунд би хичнээн их хайртай. За тэгээ ижимэн бидний багт нас барсан. Би олон ах дүүнэр дотроос миний амьдралд нэг одоо аз үе тохиолдсон. Тэрний хөхтөр ээж аав 2001 гэрт хаврын их хүүтэн хавсарган дотор. Тэгээ хажууд нь манай аавын ах лам хоёрын гэрийг асраад барьчихсан. Тэнд бидний хасчихсан. Ээж рүү юурээс оруулахгүй зүглүүлэхгүй тэр харгас шавгац. Тэгс нэг өглөө хар домбутаа цай 2 хар аяга гаргаад цайд 2 тан оруулж өгөх. Хар домбын үүрчээд 2 аягийг барьцгаад аав ээж хоёрын гэрт орсон чинь аав маань ээжийг эрлэг шулманд өгөхгүй тэрвэрч харамлаа тэрвэрчсэн юм шиг сууж байна. Ээж минь аавд нэг үг гэлээ. Тэгээ ээж үг дуулахгүй ч одоо өнөө маргааш нас бах гэж өгөний үггүй юу бах. Тэгээс аав хэлж байна. Ээж нь үнсий гэж нэг нь. Тэгээд айгаад ганц нэг одоо манай вариант бол жинэрүүлэх гэж ярина да. Халахаар бол одоо ингээд сажилсаар яваад ээжтэй очиод ингээд ухаа өгсөлд нэг хүүтэн уруур энэ дээр хүрээл тэгэл буцаад ухраад тулганыхаа доод очиод зогсчихсан. Төрөөгөө оролдоод тэгсэн ээж аавд нэлээд олон юм хэллээ. Тэгээ 2 хоноод ичээ нас барсан. Миний ах дүүнэр бусад ах дүүнэр бол байшин хэрн ээжийгээр амьд байхад нь хараагүй. Тэгээ сүүлд нааваасаа асуухгүй юу. Ээж тэгэхэд танд нэг нэлээд хэдэн үг хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэсэн. Ээж нь хэлсэн. Энэ хэдэн хүүхэд дотор чинь аманда тустай явах нь энэ мөс сөсгөр саасгар хүүчин байж магадгүй. Энийг үжиж харж өгч хэлсэн байна. Тэгээд одоо ээжийнхэн тэр үгийг бодоод ах дүүнэрээ бодоод ингээд байхдаа үнэндээ бол тэр 10 хэдэн ах дүүнэр дотор ном соёлын одоо гэрэлгээнд хүрсэн эдүү зэрэгтэй яваа ганц хүүхднүүд бий байгаа. Ийм учраас их хүний зүрх шиг тийм цэцэн мэргэн үр хүүхдэн тэгж нийт шивт мэддэг өөр ухаан энэ ертөнцийн байхгүй байх гэж бодохдоо ээжтэй мод өргөж баярлж явдаг. Ингээд зохиолч маань эрдэм одоо номын мөр бол хөөж эхлээд зохиол бүтээлүүдээ бол
дугаар өгсөн байдаг. За тэрээр бол хүүхдийн уран зохиол, тууж, арман, жүжигийн зохиол, за тэгээд олон тооны ном судар эмхтгэн редактлсан. Монголын уран зохиолын дижит сургуулийн 108 батын 47 дугаар бат зохиол бол бүхийн баастын уран бүтээлээр зохиолчдын загтлаар эмгэгдсэн 6 дугаар бат бол хэвлэгдэн гарсан ба энэ нь орос, герман, узбек, казак, киргиз хэл дээр орчуулгдан хэвлэгдэж хэлийн чамдад ч мөн уншигчдын хүртэл болжээ. Зохиолч маань Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг бол 1966 онд Намрын үеийн Дарсуурын туужаараа бол авч исэн бол Нацагт орчны нэрмжит шагналыг 1969 онд Хангаанбар тэргүүртэй холбоо туужаараа за 1999 онд Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлт нь 2006 онд Монгол Улсын ардын уран зохиолцол 2018 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цал тэмдэг авч исэн ийм зохиолч байгаамаа. За зохиолчийн нэрмжит лаборатори 2 дугаар сургууль нь 100 жилийн он хүрээнд цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгааг энийг нь бол түүний зохиол болох цагаан тунгийн намар зохиолоор нэрлэгдсэн уншлагын танхимыг тогтжуулна нээсэн ийм үйл явдал. Монгол хүмүүсийн дундаж наслалт өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийнхнийг 65-аас хэтрэхгүй байгаа. Ерөөсөө монголчууд дунджаараа. Тэгээ 65 нас хүрэхдээ ухаан саруул хүн бас тэр дундаа ховор. Угаалахын ач байхгүй. Ийм гоё. Угаасан ч гэж өөрөө их айхтар идэх юм эмэгтэй хүний гар шиг ээ. Ийм эмэгтэй гартай хүн гэж хаана. Ийм ухаа гартай эмэгтэй хүн гэж. За янз бүр гоё таны арьс. Тэгэхээр таны ийм онцгой эрүүл байгаа гэд тань нууц нь юу вэ? Зарим нууцыг хэлж болохгүй. За хэлж болох нууцаас. Тэгээ энд бол нэг ийм үг байгаа. Сайн явах санааных, сайхан явах заяаных. Мэд үү? За. За өөрийн чинь төлөө хэн ч анхаарал тавихгүй. Ийм учраас хамгийн нэгдүгээр өөрийгөө бөөсөд итгээ даруул, уухаа даруул, унтхаа даруул, хөдөл. Тэгээд за нэг юм хэлмээр байна. Одоо Хэлчихлээ. Хоёрдугаар гар. Энэ гар гэдэг бол гай гавья хоёрыг хоёрынгийн тээж явдаг эрхтэн. Энээс болж хүн урт насч болно, энээс болж хүн богино наслч болно. Яг л гар бол хүрхгүй юм байхгүй. Мөнгөнд, янз бүрийн мөнгөд, янз бүрийн тоглоомд, янз бүрийн хаалганы шат бариул энэ төр бүгдийг барина. Энэ гарыг миний бие бол гараа өдөр 30-аас 40 удаа угаадаг хүн. Мэд 30. Ийм учраас миний гар бол одоо ингээд эмэгтэй хүний гар шиг хатцсан. Би өөрөө одоо ч хамгийн түрүүн гараа угаа. Ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн хөдөлмөрийн баатар бүхийн баастгаа иргэн дурсах 100 жилийн ойг тохиолдуулна. Та бүхэндээ хүргэж байгаа энэхүү одоо уран бүтээл намтар түүхийн таамаас бол танилцуулаад дуусч байна. За тэрээр бол та Монгол хүн болж төрсөн л бол 7 голоо тасарчл Монголын төлөө зүтдэг эсвөгөөс бид сүннэ гэж хэлсэн байдаг. За мөн энэ Монгол оронд иргэн болж төрнө гэдэг бол их хөв заяа. Гэтэл иргэн бид энэ улсынхаа иргэн шиг иргэн болж чадахгүй байна. Бидний ажлыг гаднаас ирээд хэн ч хийж өгөхгүй. Ийм учраас иргэн нэг бүр өөрийнхөө цус, хүйс, шүүс, оюун ухаанаа хайрлахгүй, гамнахгүйгээр зориулж байвал энэ Монгол улс хөгжнө гэсэн хэлсэн байна. За ийхүү тэртех 20 дугаар зуунд Алтай Орон хаан аймагт байгуулагдсан анхны тэмхмийн бяцхан шав бүхийн баастыг иргэн дурсах сайхан байна. Төмөрөө 100 наслаараа 100 насалж болно шүү. Гайгүй юм байна хэмээн 2018 онд хөдөлмөрийн баатар цол авсныхаа дараа хэлж байсан өвгөн зохиолчийнхаа энэхүү одоо намтар түүхийг цаашдаа судлаач маш ихээр төрөн гарах байхаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баярлалаа.